Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд намралтын өдрийг мэнд хүргэе. За энэ удаагийнхаа дугаараар нэг маш сонирхолтой, бас инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү, хогчин гэх үү мэдгүй ямар ч байсан. Одоо эрх мэдэл, хөрөнгө мөнгө гээд хамгал байдаг зүйлээрээ гайхуулж явсан нэг бүтлэхүү залуугийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За thumbnail зурагнаас та бүхэн одоо харсан бах. За энэ хэрэгт бол Путиний нэр хид удаа дурддагдаж одоо яриадах болно. Ингээд энэ удаагийн дугаарыг би ганцаараа биш, Руслантай хамт ярилцахаар шийдсэн байгаа. Сайн байцгаана уу? За Руслан орос хэл дээр мэдээллүүд бас сонссон байгаа. Эхлээд ямар ч тач юу болж өнгөрсөн талаар би та бүхэнд товчхон бас тодорхой ярьж өгөөд тэгээ хоёулаа цааш нь задлаад ярилцъя. За энэ удаагийн сэдвээр яригдах гол хүн одоо хэргийн эзэн Хингэрийн дахиур залууг Матвей Орин гэдэг эцгийнхээ асар их эрх мэдэлд сохорч 6 банк удирдах санхүүгийн эзэнт гүрнийг атгсан. За их хэмжээний өв залхамжилж авсан. Өөрийгөө энэ залуу бол хинч одоо халдашгүй дарахаа эрхтэй гэж боддог байсан. Нэг өдөр тэр бол төсөөлшгүй хүчтэй нэгэнтэй таарсан явдал нь хувь заяаг нь тэр чигт нь өөрчилсөн байгаа. За эд баялаг эрх мэдлийн ориглоос шууд одоо харанхуй нөхрөө унсан энэ хэрэг энгийн хэрэг бол ерөөсөө биш, харин эрх мэдлийн хязгаар шударга ёсны хүчтэй цохилтыг сануулсан сургамж болж өгсөн. 2010 оны 11 сарын 14-нд Матвей Орин Москвагийн хурдны зам дээр 6 хамгаалагчтайгаа одоо хурдны хязгаар замын хөдөлгөөний дүрмийг бараг тоосон шинжгүй хид хідэн машинтай одоо давхиж явж исэн. Тэгж явж байгаад нэг гүүрэн гарцын нээлттэй хэсэг ойртоод ирсэн чинь мөнгөлөг өнгийн BMW замыг нь бол хаасан. Яг гэхдээ ингээд хөндлөн зогсоод хаасан бол биш. Зүгээр одоо тэдний явж ирсэн игнэгээр нь л яваад исэн юм шиг байна. За тэгээ нөгөөх чинь болохоор жолоочогоо одоо дохиод угаргаж гэрэл анивчуулж замаас ингээд холдохыг шаардсан сигнал өгөөдөх гээд нөгөө BMW бол огт хөдлөөгүй. Тэгэхээр нь Матвей уурлаад станцаараа бусад хамгаалагчдаа наад хүнээ сургаад өг гэж тушаасан. За хэдхэн минутын дараа бол Москвагийн төв клиникийн эмнэлгийн ойролцоо нөгөө BMW-г бөөнөрөө хааж зогсоод 6 хамгаалагч нь бейсболын цахиур одоо барьж гарч ирээд жолоочийг нь буухыг шаардсан ч гэсэн нөгөөх нь айгаад ерөөсө хаалгаа төгжээд ингээд татгалцсан юм байна. За тэгсэн чинь хамгаалагчт нь цонхыг нь хагалж агаад тэгээд хүчээр чирж гаргаж ирээд жолооч нь эсэргүүцээд амхандаа одоо бие хамгаалах гэж агаад нэг хамгаалагчийн нүүрлөө зогсноос болоод зодоо нь одоо бүрч амжигтай болж эхэлсэн. Матвей машин дотроо тэр зүйлийг хараа сууж авах үеэр нь нөгөөх жолооч хэрвээ ингээ чи зөрөгтэй юм бол намайг гихнэрлүүгээ залгах боломж олгоотгоо гэж хэлсэн чинь Матвей хариуд нь одоо ямар өрөвдмөр юм бэ? Нэвширтлээ задуулчаад эхнэрээсээ аврал ирж байгаа юм уу? Хатан авруугаа залгасан ч ялгаагүй. Би тэрийг ч бас хэмх нүднэ гэж хэлээд тэгээд машиныг нь будаа болгох тийм тушаал өгсөн ба. Энэ үед бол Матвей амьдралынхаа одоо хамгийн том алдаа хийж гэн гэдгийг огт мдээгүй. Жолооч залуу нэлээд одоо шархацсан ч гэсэн Матвейн машины дугаарыг нь цээжилж аваад за тэр даруйдаа бол эхнэр лүүгээ залгаж болсон үйл явдлыг ярьсан. 34 наснда Матвей Орин гэх залуу бол 6 банк удирдах, томоохон газрын төсний үйлдвэрийн удирдах зөвлөлд багтаж, хүчирхэг санхүүгийн нийтлэлийг толгойлж исэн. Харин энэ удаагийн бардамнал түүнд бол асар үнэтэй төлөөс авчрах нь тодорхойлсон. Түүний аав нь зөвлөлт холбоот улс нурж унсны дараа Оросын цэргийн тагнуулын газрын дэд дарга байсан юм билээ. Тэгээд улс төрчөөд олигархууд сүүдрийн хүчнүүдтэй өргөн сүлжээ байгуулсан тийм нэг том хүн байсан. За тэгээ эцгийнхээ нэр нөлөөнд халахлагдсан Матвей Орин бол хаан ч одоо дураараа авирлах болсон ч гэсэн энэ удаа буруу хүнтэйгээ сүлбэлдсэн. За тухайн зодон болсноос хойш нэг цагч болоогүй байхад шинэ Абисийн гудамжинд Матвейн машиныг жирийн цагдаа нар биш харин одоо хуйгалсан машинууд бүсэлж авсан. 10 гаруй тусгай цэргүүд бууга бариад гарч ирсэн байгаа. За тэгэх үедээ бол Матвей бүр яаж чадахгүй гараа өргөж бууж өгсөн. За тэгээ аавынхаа талаар ярьж эхэлвүү үгүй юу? Түүний нүүрлөө нэг нь дэлсээд авсан. Газар дунсан Матвейн нүүрэн дээр гутлаараа гიშгэж хин чамд ярих зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн. За Матвейн хамгаалагчид яг үнэндээ тухайн үед л одоо буутай явж исэн ч гэсэн толгоор нь буу чиглүүлсэн байхад хин ч ингээд сөрөөд бол гал нэхийг хүсээгүй. За тэгээ нөгөө офицер болохоор халааснасаа үнэмлэхээ гаргаж ирээд Матвейд харуулсан.
Тэрэн дээр нь болохоор Оросын холбооны аюулгүй байдлын алба гэд бичсэн байсан. Ингээд Матвеийг шууд л улс төрийн хоригдлуудыг хордог холбооны аюулгүй байдлын албаны шорон руу аваа явсан юм байна. За энэ нь яг хуу энгийн хорихыг бодох юм бол орчин нөхцөл нь арай дээр. Ялангуяа мэдлэг боловсралтай хоригдлуудад илүү тийм таатай орчин бүрдүүлсэн байт юм байна. Гэхдээ яг хуу Матвей дөнгөж шорон руу очигдож очих үеэрээ арай илүү бардан байсан. Хэрвээ ямар нэг ноцтой зүйл тохиолдох юм бол аав нь өөрийг нь хамгаалж хариу зохиолт өгнө гэж бол бодож исэн юм. За тэгээ байцаалт эхэлсэн. Матвей байцаалтын үеэр үл таамсарлаж хайхрамжгүй хандсан байдалтай урд нь хэрэг төвөгт орооцолтож исэн болохоор бусдад бурууга тохох аргад суралцсан байсан. За тэгснээ хуурамч түүх зохиож өөрөө цэвэр үлдхийг оролцсон маа. Түүний хэлснээр бол цовж авсан Матвейн машинуудын хажуугаар BMW өнгөрөхдөө тэднийг удаан яваад байна гэд дургуутсээд тэгээ гүйцэж төрүүлэхийг оролцсон. BMW хурдан нэмж игнээгээ солисноор Матвейн машины аюулгүй байдалд нь занл хийсэн гэж ярьсан. Матвей өөрөө болохоор ямар нэг хариу үйлдэл хийх бодлого байсан ч гэсэн хамгаалагчид нь тэр явдлыг төвчилгүй өөрсдөө шийдвэр гаргаж BMW-г зогсоогоод тэгээ бейсболын цохиураар жолоочийг зодсон гэж ярьсан. Тэр үед нь Матвей өөрөө болиулах гэж оролцсон ч гэсэн жижиг биетэй болохоор хамгаалагчдаа зогсоож дийлээгүй гэж ярьсан. Ингээд энэ асуудлаас болж BMW-гийн жолооч тархины хүнд гэмтэл аваад Матвей бол яг үнэндээ ийм үр дүнд хүрэхийг хүсээгүй гэж мэдүүлсэн. Яриа нь бол бараг л ингээд өөрөө хохирогч юм шиг сайхан зохиомжтой бол ярьсан. Гэхдээ мэдээж энэ арга нь бүтлгүүцсэн. Матвейг ямар ч нөхцөлд хатуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн тушаалыг байцаагчид бол дээрээс авчихсан байсан. Бурууг бусдад тохох оролдлого нь бүтлгүүтэж эхлэнгүүт Матвей бол дараагийн тактика ашиглаж эхэлсэн. За тэр нь юу байсан гэхээр авилга байсан маа. Мөнгөөр ер нь бүх асуудлыг шийдэж болно гэж энэ залуу итгэдэг байсан. За тэгээд нууцаар асар их хэмжээний мөнгө санал болгосон ч гэсэн байцаагчид бол түүний саналыг нь огт тоолгүйгээр авилгын орлогуудыг нь эрс ницаасан. За тэгээд дараагийн арга нь бол мэдээж танил таал эцэг гэх нь байсан. Мөнгө энэ асуудлыг шийдэж чадахгүй бол гэр бүлийн холбоо сүлжээг ашиглая гэж шийдээд за тэгээд үргэлж өөрийг нь хамгаалсаар ирсэн аав руугаа холбоо ирсэн. За тэгсэн чинь аав нь болохоор өөдөөс нь чи ингээ үннээ хүлээ. Байцаагчдтай ямар ч асуудалгүй харьцаж бүх хэрэгээ хүлээвэл ялчин хөнгөрнө гэсэн маш тийм хүүтэг хөндөй байдалтайгаар хүүтэйгээ ярьсан юм байна. За ингээд эд хөрөнгө эрх мэдэл энэ удаад яагаад ч тусалж чадахгүй гэдгийг мэдсэн Матвей бол шалдаа бууж эхэлсэн. Шоронд ороод 3 сар болсон. За тэгээ явандаа тэр бол нэлээд айцтай болж эхэлсэн. Матвейн 6 хамгаалагч зургуулаа энэ хэрэгт буруутай гэж тооцогдоод ял сонссон юм байна. Матвейг хамгийн их гайхшруулж исэн зүйл нь юу байсан гэхээр өөрийнх нь тэр их нэр нөлөө мөнгө яагаад энэ удаад огт ажиллахгүй байгаа гэсэн тэр асуудал байсан маань. Тэгээ нөгөө чинь дотроо бодсон байгаа. Би өөрөөсөө илүү хүчтэй хин нэгнийг санаандгүй оролдчтэй гэх. Гэхдээ яагаад тэр хүн ямар ч хамгаалагчгүй ганцаараа явж исэн юм бол энэ асуултын хариултыг олж чадахгүй нэлээд удаан хугацаанд бол шаналсан. За тэгэж байжгаад шүүх хурал нь эхэлсэн. Матвейг Москвагийн Киево дүүргийн шүүхтэр дуудсан. За энэ үеэр бол хамгийн шилдэг гэсэн хуульчдыг хөсөлж чадах юм бол нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж итгээд мөнгөө бол харамлаагүй цацсан байгаа. Тэгээ Оросын шилдэг өмгөөлөгчдөөс бүрдсэн баг түүний талд бол зогсож исэн. За элит өмгөөлөгчдийн багтаага тэр бол ялалт байгуулах нь гарцаагүй гэж бодсон. За тэгсэн чинь шүүх хурал эхлэх үеэр итгэмээргүй эргэлт болсон нь юу гэхээр BMW-гийн жолооч нөгөө хохирогч залуу нь болохоор шүүх хурал дээр ирээгүй юм билээ. Хохирогч байхгүй байхад Матвей нөгөө лаг өмгөөлөгчдтэйгээ хамт бүх хүч боломжоо дайчилсан ч гэсэн шүүхээс түүнийг санаатайгаар хүнийг зодсон. За олон нийтийн дунд дэмэх замраагүй байдал үүсгэсэн. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эд хөрөнгө сүйтгэсэн гэх зүйл заалтаар Матвей өөрийг гин буруутай гэж үзсэн. Ингээд 2011 оны 4 сарын 15-нд Матвей өөрөнд 3 жилийн хорих ял оноосон юм байна. За тэгээ нөгөөх ч мэдээж сандарч эхэлсэн бүх стратеги, гэрчийн мэдүүлэг, хуульчдын нарийн ажиллагаа ч гэсэн түүнийг бол цагаатгаж чадаагүй. За ингээд энэ бүхний цаана бол яалтчгүй маш том хүн байгаа гэдэг нь ойлгомжтой байхад нөгөөх ч бууж өгөөгүй. За ер нь бол өөрийн хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрөөд ингээ 3 жилийн ялаа эдэлчээд тэгээд хугацаа дуусангууд тансаг амьдрал руугаа буцаад орж болох байсан. За тэгхийн оронд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өөрийгөө буруугүй гэж зарласан. За энэ нь бол мэдээж давж заалцсан гэсэн. Тэгчээ нөгөө өмгөөлөгчдийн элит багтаага ярилцаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохын тулд бичиг баримт нотлохоонууд цуглуулж эхэлсэн. Ингээд дахиад шүүх хурал товлогдсон. Анхандаа бол давж заалдаад ялын хэмжээгээ багасгах байхаа гэж бодож исэн чинь давж заалдах өргөдлийг хилэлцгээс ч өмнө Москвагийн прокурорын газраас дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад тэгээ 3 жилийн ял нь хэтэрхий зөөлөн байна. Илүү хатуу ял шийтгэл оноо гэсэн шаардлага тавьсан байсан. Нөлөө бүхий итгээд ийм хөнгөн ял авчих юм бол олон нийт эсэргүүцэж хүлээж авна гэж
айсан явдал байсан. За тэгэж байжгаад Матвейн хоригдчихсэн шоронгийн одоо захиргаанаас түүнийг Оросын хамгийн харгас хамгийн муу нэртэй Бутиркагийн шорон руу шилжүүлэх тушаал гарсан юм. Тухайн шоронд болохоор хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд, нийгмийн завхарсан этгээдүүд бөөнөрөө шавсан тийм одоо газар байсан. Ингээд Матвей жинхэнэ бодит тамыг тэнд мэдэрч эхэлсэн. Тухайн шорон нь болохоор одоо хит их хүнтэй. Тэгээд ачаал ихтэй болохоор хоригдлууд нь ээлжээрээ орон дээр унтдаг. Дотор агаар нь маш тийм муухай бөхчм өмхий. Тэгээд хүчрхийлэл өдөр болгон шахуу гаардаг. За зарим хоригдлыг хантай гавлаад жинхэнэ тамлал идлүүлдэг байсан гэх мэт энэ шоронгийн одоо ингээд муу мухай бүхэн дуусгаргүй маш их байсан. Тэгээ энэ бүх зүйл эд баялаг эрх мэдэлд өссөн Матвейн хувьд бол сэтгэл зүй, бие махбодын хувьд тэсвэрлэхийн аргагүй там болж хуурсан. Тэрэн дээрээ нэмээд Матвей харгалзагчдад ад үзэгдэж байнга байна болдог байсан. Түүний алхам болгоныг нь ажиглаж ямар ч шалтгаан тайлбар хэлэхгүйгээр нийт бол 54 удаа сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Тэгснээ Матвей шоронгийн дотоод дүрмийг 29 удаа зөрчсөн гэж бүртгэгдсэн нь Оросын хуулиар бол хугацаанаас өмнө суllагдах ямар ч боломжгүй одоо болгосон юм байна. Ингээд Матвейн итгэл найдвар байхгүй болж өмхий шоронд ялаа идэлхээс өөр ямар ч сонголтгүй болсон. 2011 оны 11 сар гэхэд түүний давж заалдах шатны шүүх хурал нь болсон юм билээ. Гэхдээ түүний одоо хүсэжсэн шиг ял нь бол хөнгөрөөгүй. Шүүхээс түүний ялыг 3 жил байсныг нь 4 жил хагас болж нэмэгдүүлсэн. Ингээд цочордож ууралсан Матвей дахиж давж заалтахаар үргэлжил гаргасан. За өөрийнхөө хувьд бол шудраг бус шийдвэртэй тэмцэж гин гэж харагдаж байгаа боловч яг үнэндээ ингээд эсэргүүцэх тусам улам гүн ангал руу унж ийн гэдгээ өөрөө ингээд ойлгоогүй. Гэхдээ хамгийн азгүй зүйл нь юу байсан гэхээр Москвагийн прокурорын газар бараг нууцаар шахуу Матвейн санхүүгийн эзэнт гүрнийг нураах ажилд анхаарлаа төвлөрүүлсэн байсан. Ингээд энэ нь ч тэдний санснаар олж томоохон хэмжээний мөрдөн шалгалт хийх явцад хувьцааны залилан санхүүгийн манипуляц хийгдэжсэн гэдг нь илэрсэн юм. Ингээд зөвхөн нэгэн сарын дотор 6 банкных нь бүх лицензийг цуцалснаар шууд дампуурлын ирмэгт хүрсэн. Урд нь бол Матвейн одоо эд хөрөнгө нэр нөлөөтэй байдлаас нь болж холбоотой байдаг байсан бизнесийн түншүүд нь эхнээсээ бол холбоогоо тасалж нэр хүндээ гутаасан хүнтэй ямар ч байдлаар харилцахаас бол татгалзаж эхэлсэн. За энэ хүрээд бүх зүйл бол дуусаагүй. Матвейг бүр гүнзгий мөрдөж шалгаад эхэлсэн чинь тэр бол шоронд орохоос өмнө төрийн хөрөнгөөс асар их мөнгө завшсан байсан гэдэг нь илэрсэн. За энэ нь бол түүний хувьд жинхэнэ сүгэрл байсан. 2013 оны 3 сар гэхэд түүний 3 дахь шүүх хуралд өндөрлөөд Матвейн ялыг ахаад 3 жилээр нэмээд нийтдээ бол 7.5 жил болгосон юм байна. Дахин нэмсэн ял шийтгэлүүд мэдээж түүнийг мохоож эхэлсэн. Ер нь бол ингээд дуугаал ялаа идлээд дуусгахаа бодохгүй. Ахаал тэр бол бууж өгөхийг хүсээгүй. Дахиад давж заалдах өргөдөл гаргаж Оросын дээд шүүх сүүлдээ түүний үндэслэлгүй гомдлоос залхаж эхэлсэн. 2015 оны 2 сар гэхэд Матвейн хэргийг зориудаар илүү өндөр шатны шүүх рүү шилжүүлж сэтгэл санааны дарамтанд оруулахын тулд шүүх ажиллагааг илүү удаашруулж эхэлсэн. Энэ хооронд прокурорууд шинэ нотлохонууд гаргаж ирсэн. Матвейг хоригдож явах үеэр банкнууд нь томоохон хэмжээний мөнгө угаах ажиллагааг үргэлжлүүлсэн байсан. Ингээд түүний 4 дахь шүүх хурлын дараа дахиад 1 жил нэмэгдэж нийтдээ 8.5 жил болсон юм байна. Ингээд Матвейн хууль эрх зүйн тэмцэл бүр мөсөн дуусгар болсон. Түүний өмгөөлөгчдийн нэг нь бол сүүлдээ бүр өмгөөлөхөөс татгалзаж тэрийг дагаад нөгөөдөл нь ч гэсэн нэгээрээ ажиллаа орхиод хинч Матвейн бууж өгдөггүй, тулаанд нь бол оролцохыг хүсэхгүй болж эхэлсэн. Ингээд эцэст нь түүнийг үлдсэн бүх хугацааны ялаа идэл гэж Тамбовын номер 3 гэсэн шорон руу шилжүүлсэн. За ёстой жинхэнэ утгаараа шалдаа буусан гэж бол эндээс ойлгож болохоор байсан. За тэгээ бүх үнэн энэ үеэр ил болж тухайн үед бөөнөрөө дайрч зодсон, тархинд нь гэмтэл учруулж машиныг нь одоо сүйтгэсэн тухайн хүн нь Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хүргэнэн байсан байж таарсан. За ингээд энийг дөнгөж олж мэдсэн Матвей бүр хэлэх үггүй болсон. Яагаад тийм чухал хүн ямар ч хамгаалагчгүй ганцаараа явж исэн болоо гэж дахин тэр бол бодсон баг. Хэрвээ яг үнэндээ тухайн үед хин гэдгийг нь мэдсэн бол хизээч тийм зүйл хийж зүрхлэхгүй байх байсан гэж бодсон ч гэсэн яг үнэндээ энэ явдал түүний хувьд бол хамгийн том сургамж болж өгсөн. За ингээд дугаарын эхэнд та бүхэнд би хэлчихсэн. Ёстой инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү, азгүй гэх үү, одоо бүр хогчин гэх үү ийм зүйл болж өнгөрч исэн юм байна. Матвейн зодсон хүн нь болохоор 1980 оны 2 сарын 24-нд төрсэн Голландын бизнесмен Йори Фасен гэдэг хүн
байсан. Нэрийг нь асаа буруу дуудчихж магадгүй. За Фасен гэх нэрээр нь хэлээ явчээ. За энэ хүн нь болохоор Путиний том охин Мария Воронцоватай гэрэлсэн юм байна. За тэр бол даруухан гэр бүлээс гаралтай. Эцэг гэх нь зур агаач. За харин өөрөө тэр бол их сургуульд дизайны чиглэлээр суралцаж төгснөхийн дараа жирийн ажил хийж амьдарч байсан одоо ийм хүн байсан юм байна. За тэгээ бүх зүйл 2005 онд өөрчлөгдөж тэр үеэр Фасен бол Мариятай танилцсан. Мариягийн гэр бүл нь маш тийм нууцлаг байсан ч гэсэн тэдний харилцаа хурдан гүнзгийрч чадсан юм байна. Ингээд жилийн дотор гэхэд Фасен бол Мариятай хамт Орос руу нүүгээд Путиний нөлөө бүхий хүрээлэлд чимээгүйхэн багтаж орсон юм. Удаагүй Фасен төрийн хяналттай аж ахуйн нэгжүүдэд өндөр удирдах албан тушаалд томилогдож Оросын хамгийн хүчирхэг гэр бүлийн тоогоонд орсон болохоор карьер нь бол маш хурдцтай дээшилсэн. За нэгэн цаг үед бол Оросын хамгийн том эрчим хүчний компаниудын нэгт тооцогдчихсэн Газпромд бол удирдах албан тушаал хүртэл хашиж исэн юм билээ. За тэглээгээд Фасен гэх хүн бол одоо Матвей шиг тийм одоо хүн бол биш, маш тийм даруухан тэгээ энгийн хിവэрэ үлдсэн нь Путиний одоо хүндэтгэлийг хүлээсэн гэж болоо яригдтiin билээ. За тэгээ хосууд олон нийтийн өмнө юусоо ил гараад байдаггүй, хамгаалагч хувийн жолоочгүйгээр одоо ийш тийшээ аялдаг. Ер нь тэгэж Матвей шиг сүртэй одоо амьдралын хэм маяг байхгүй. За тэрний хажууд бол тис өөр хүн байсан. Гэхдээ тэгэж даруухан явж агаад сагсуу залуучуудад ингээд задуулсан юм байна. Яг үнэндээ Фасен тэр үед дүрм журмын дагуу машина жолоодож явж исэн юм байна. За тэгсэн чинь нөгөөх нь цагслаж явж агаад ингээд хамаг сүр хүчээ гайхуулж Путиний хүргэн гэж мэдлгүүгээр өөртөө жинхэнэ гайг дуудсан. Оросын төр Матвейн хэргийг жишээ болгож хатуу ял шийтгэлээр цээрлүүлсэн. За ингэснээр бол хуулиас дээгүүр хинч гарах ёсгүй. Ямар ч эд хөрөнгө, ямар ч эрх мэдэл шударга ёсноос ангид биш гэсэн дохиог бол нийгэмд хүчтэй өгч чадсан гэж үздэг. За тэгээ ямар ч гарах гарцгүй болсон Матвейн хувьд бол багахан аз тохиосон. За тэр нь юу байсан гэсэн чинь түүнийг хоригдож хугацаанд бол Орос улс шинэ хууль хэрэгжүүлж шүүхийн өмнөх саатуулагдсан өдрийг нэг өдөр хагас гэж тооцдог болсон юм байна. За энэ хууль нь бол Матвейн ялын одоо хугацааг мэдэгдэхүйц богиносгоод 2018 онд судлагдах боломжтой болгосон. Гэхдээ нарсанд байжгаад наранд гараад ирсэн чинь одоо хорвоо дэлхий өөрчлөгдсөн байсан. Нэгэн цаг үед маш хүчрхэг байсан бизнес нь дампуураад Матвей бол асар их өрөнд баригдсан нэгэн болсон байсан. Ингээд аргаа бараад нөгөөгчөн гадаад руу зүхтах төлөвлөгөө гаргасан байсан ч гэсэн Оросын эрх баригчид бол аль хэдийнэ тэр оролдлогыг нь таслан зогсоох арга хэмжээ авчихсан байсан. 2023 оны 3 сар гэхэд шүүх албан ёсоор Матвей өөрийг үр ширээ барагдуулж дуусах хүртэл Оросоос гарах эрхийг нь хаасан байсан. Ингээд ийм эрх зүүн занганд орсон Матвей эрх чөлөөтэйч байж чадахгүй, санхүүгийн сүрэл донд амьдрал нь өнгөрөхөөс аргагүй болсон. За түүний дампуурлаар харин зарим хүн бол хожиж чадсан юм билээ. Матвейг одоо баривчлах ажиллагааг удирдахжсэн Владимир Колокольцев 2018 он гэхэд ерөнхийлөгч Путин одоо өөрийн биеэр түүнийг бол дотоод хэргийн сайдаар томилсон юм байна. Тухайн Владимир гэх хүн бол Матвей өөрийн хэрэг явдлыг байнга иш татаж Орос улс гэмт хэрэгт хүлцэнгүй ханддаг гэдгийг за мөн хуулийн дээгүүр хинч гарч чадахгүй гэдгийг одоо тодтогч ярьсан байдаг. За энэ бүх түүхийг эргээд харахад бол Матвей өөрийн гих залуугийн одоо хувь тавилан нь тэр чигтээ бардамнал за төрхөн зуурын элчимгүй зангийн хамгийн том төлөөс юм шиг харагдахаар байсан. За ингээд ийм нэг хэрэг байна. Энэ хэрэг дээр чиний зүгээс ер нь юу гэж бодсон бэ? Нөгөө karma is a bitch гэдэг л тэ. Яг уу мэдээж Путиний хүргэн биш байсан бол тэгэл зүгээр л өнгөрчих байх л та тий. Тэр бол баг Монголд, Оросд, Хятадд бүх газар болдог практис баг тий. Ямар ч тач хаа нэгэн газар заавал чамаас илүү хүн байдаг гэдгийг харуулсан л түүх байна. Энэ Матвей өөрийн хэргийг одоо 3 жил гэж үгчээд нэмээд яваад байгаа нь бас энэ маш их цаг ингээд энэ хүн дээр ахиж хэрэг тохох цаг ингээд аваад ингээд хэрэг тохоод байгаа. Тэгээд СИЗОд тэр Бутырка руу явхаас өмнө СИЗО буюу нөгөө мөрдөн байцаах газар байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ би Оросын мөрдөн байцаах газар гэж ямар байдгийг гэж үзсэн чинь 24 цагийнхан 23-т нь камерны өрөөндөө нэг цаг нь гадаа гарах хэрэг байд юм байна. Тэгээд тэр нь ямар нөлөөтэй байдгийг ингээд үзсэн чи яг хүнээсээ хамаарна. Гэхдээ ном эднэр унших эсвэл ингээд хийх юмгүй ганцаараа байдаг өрөөнд ч юм уу байхлаар хүн ер нь ментally амар хэцүү болдог гинэ. Ер нь бол тэр хүнийг ментally нэлээд эвдлэхийг хүссэн юм шиг ба. Тэгээ айгүй их нөгөө 9 ирүүдхэн цаашийн. Гэхдээ
айгүй их зовдөг гэх юм уу. Сэтгэл зүгээр нэлээд дарамталдаг гэсэн үг шүү дээ. Чиний хэлгээр одоо яг үнэндээ тухайн үед ингээд одоо ямар нэг баян хүн энгийн иргэнийг олон нийтийн өмнө задаж танхаарсан бол энэ мэдээллийг бараг хинч мэдэхгүй те сони хөвлөөр өсө цэцэгдэхгүй иргэн хүн ингээд хохироод дуусах байсан баг. Матвей энгийн хүн зодсон байсан бол мэдүүлэг өгөхдөө одоо нэгт өөрийгөө өмөрөөд хоёрт бол хахуул өгөөл тэгэл шууд сул гараа авчих байсан баг. Хэрвээ баригдсан тохиолдолд бараг ихтэй баригдахгүй л те. Хамгийн нийтдээ тэр нөгөө галант сал байгаа штэ. Тэр Фосон чин 10 онд илүү хүргэн болцсон хүн байхгүй юу? Бүр гадаадад гэрлсэн, Оросд гэрлээгүй яадвал Путин ч юу н гэр бүлээ нуудаг. Тэгээд 18 онд Путиний гэр бүлийн гишүүдийн эсрэг нөгөө санкц хийж хахад тэгэхэд олон нийтэд энэ Мариягийн нөхөр нь Фасан гэдэг хүн гэдэг нь олон нийтэд нээлттэй болсон байхгүй. Тэгэхээс бол одоо шүүх хурал дээр тэр хүн яг юу болоод байгааг нь мэдэхгүй. Нөгөө BMW-гийн эзэн чинь шал өөр эмхтэй хүн. Тэгээ тэрэнд хохирлыг чи ингээ барагдуулыг амар их мөнгө амлсан чинь үгүй зүгээр энэ цонхнуудын л зөвхөн хагалсан юм билээ л дээ. Цонхнуудын төлбөр нэг 16,000 рубль ч үлээ. Тэрийг аваад болоо. Тэгээ би гомдлоо авахгүй зүгээр чи надад төлөх ёстой мөнгөө төлөлт сэтгэл санааны гомдлоо бол би буцаахгүй гээд илүү мөнгө өгөөд нэг өргөдлөөр ч гэсэн буцаалах гэдэг чинь тэгэж хийлэхгүй. Тэгээ шүүх шудраг ажиллах ёстой үүрэгтэй. Гэхдээ бид нар бол бүгд мэднэ. Эрх мэдэлтэй шүүхтэр ялдаг те. Гэхдээ энэ тохиолдолд яг ингээд эрх мэдлийн дутагдал гэдгийг тэр хүн ойлгож чадахгүй байхгүй те. Хүн болгонд мөнгө авдсан шүү дээ. Яга авахгүй юм бол гэл ихний асуулт үүсэл. Дараа нь одоо аав нь өөрөө ФСБ тагнуул цагдаагийн өндөр албан тушаалтнуудад ингээд цуглаан зөхиож ингээд айгүй их найз нөхөрт танилтай болцсон байсан хүн болгонд хандхад бүгдээрээ чинь хэрэгээс хол бай гэдээсэн болохоор аав нь хүүтэйгээ тэгж ярьсан хгүй чи зүгээр л дууга хэрэгээ хүлээгээд тэгээд үүрчээд гараад ирээ. Тэгээ Матвей ч өөрөө шоронгоос гарч ирчээд ер нь бол зүхтаасан. Тэгээ зүхтаахтаа хилж үлдээсэн юм нь бол энд бол надад амьдрал өгөхгүй. Одоо Орос бол тэрний эсрэг босцсон л гэсэн үг. Тийм. Тэгээд шууд зүхтаасан. Нэг хүний одоо өнгөрч хийсэн үйлдэл хойноосоо ямар олон жилийн хэм дагуулч те ер нь бол басны жишээ л ахгүй. Тэгээд хамгийн зөв үйлдэл нь одоо тэр хүн ганцаараа ингээд 7-8 жил суучаад буцаад гарч ирэхэд тэр бум доллартай буцаагаад байвал тэр хүн чинь за одоо яах вэ гэл Макао ч юм уу хаан ч юм дэ очиад амьдарч штэ. Тэгэнгүүт шоронд байх хугацаанд нь бүх хөрөнгийг нойллоод бүх банкуудын дампууруулад албаар бүр нөгөө булхаа энтрийг нь бүр ухаж гаргаж ирээд те. Тэс банк ямар нэг асуудалгүй ямар ч булхайгүй ажиллана гэж баг бийд юм. Яг уу тэр чинь нөгөө цаасан дээр бичсэн булхайг нь хүлээн зөвшөөрснөөр байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг булхай гэж хэлэхэд хэцүү. Одоо бидний лизингэр ботсон ч гэсэн тэр булхай биш байхгүй те. Чи өөрөө хүлээн зөвшөөржүүл тэр лизингийг аавн те. Тэгэхээр чин юу биш болчихж байгаа байхгүй. Гэхдээ чиний 150 сая төгрөгийн байр чин 200 сая төгрөг болж чи банкнд 80 саяг өгж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр нэг төр ингээд шууд ингээд гаднаас нь харахад бол яг үнэндээ нэг чухал өөрч юм шиг те. Тийм. За би орчуулж мэдэхгүй байна. Банк бол хамгийн цэвэрхэн мөнгө угаалт гэдэг байхгүй. Албан ёсоор. Ловер байхгүй хамгийн цэвэрхэн ловер байхгүй. Гэхдээ яг банкуд тийм муу гэдэг юм биш. Банкгүй бол бизнес хөгжихгүй бүх юм байгаа л та. Тэгээ өөр нь бол ингээд нөгөө байж болох бүх юмнуудыг нэгээр натгсан юм шүү. Би тэр аавруугаа залхасныг нас төсөөлсөн. Аавтай амар найдал би ингээд ингэчлээ одоо нааг ингээд баг яагач гэсэн чи аав нь за юугүй би чи өөрөө зохицвол би амьдралаа одоо гэсэн багт тий. Тэр бол зүгээр чи ээж аавтай хайртай бүл зүгээр дуугаа хэрэгээ хүлээх гэсэн баг. Ер нь бол ингээд яг тийм том асуудалтай орооцолцсон гэдгийг нь эхлээд мдээгүй бол аав нь мэдээж хүн амтан лөө ярина штэ. Тэ яриад зохицуулахыг хүүхдээ гаргахыг л бодно штэ. Тэгэнгүүт аав нүшээ мэдтсэн ингээд Путиний хүргэнтэй орооцолцсон юм штэ. Толгой молгоог нь хагалцсан юм штэ. Гэтэ ер нь буруугаа хүлээ гэж хэлдэг нь аавынх нь зөв бохгүй юу? Тий. Анхнаасаа буруугаа хүлээсэн байсан бол энэ ер нь баг арай жоохон баг жил аваад гарч ирнэ. Яг уу яг наадхан дээр чи ийм байгаад байгаа хгүй. Одоо ингээд эцэг их одоо чи бол crime юмыг харж байхад зарим хүмүүсийн эцэг эхчүүд нь өөрийнхөө хэрэг тарьсан хүүхдээ буудаж муудаж алж малчдаг штэ. Одоо хүн хүчирхийлсэн хүчнэтсэн хүүхдээ шүүх танхимнаас гарч явж байхад аав нь жишээлбэл буудад алдаг ч юм уу 90 донд нэг тиймэрхүү юм бас болж байсан. Ёс суртахуунтай
эцэг ихтэй байж болох байхгүй юу? Хүүхдэн замбраагүй, эцэг их нь яг үндэ ёс шортгонтэй те. Гэтэ эцэг ихийнхэн том дутагдал хүүхдийнхэн хийж байгаа хэрэг дээр нүдэ андаг нь байгаа байхгүй юу? Магадгүй би одоо аавыг мэдэхгүй л те. Ерөөсөө судалж үзээгүй. Гэхдээ магадгүй аав нь бас ёс шортгонтой хүн байсан ч юм билүү. Одоо нэгэнтэй л юм болцсон бол одоо хогчно гэд хайж байгаа ч юм билүү те. Гэтэ өөр зүгээр энгийн хүн байсан бол ингэж хаяхгүй бах уу? Тэр чи айгу том нөгөө нэг санхүүгийн нэг лентэрт бас нөгөө оролцсон явдаг айгу том ажил хийгээ явж исэн болохоор болж өгвөл ингээл татаа гаргахыг л бодох байсан баг. Гэтэ одоо тэр аав нь хүмүүс рүү ярьсан баг. Угаасаа эхэлж хин юу гэдгийг мэддэхгүй шүү дээ. Тэгээд ярихдаа яг нэг газар очиж гацсандаа ерөнхийлөгчдөр очоод ч юм уу тэрний доор гацаал тэнгууд өөр хүнтэй ярина. Угаасаа эрх мэдэлтэй хүнийхээ аль болохоор баг хүнээс эхэлж асуух байхгүй. Энэ хэргийг шийдэж чадах хамгийн баг хүнээс асуугаад тэгэл дээшээ явал прокурор юу гэдэг те. Тэгж байгаа л яг яалтчгүй бүх төвшөнд гацаад байна. Энэ бол миний бол барах зүйл биш вэ гэдгийг шууд ойлгочихж байгаа байхгүй. Магадгүй тэгсэн баг. Гэтэ одоо хүний хийж байгаа үйлдэл надаа ингэж санагдтыг. Хүн ингээ муу юм хийгээд идэв штэ. Хойд наснда энийг амсна, үхснийхэн дараа энийг амсна гэдэг штэ. Тэр чинь яг над шиг атеист хүнд айгүй шудраг бос байдаг байхгүй. Надад бол энэ хэрэг бол амар шудраг байгаа байхгүй. Эрх мэдэл бүх юм алдаал амьдралгүй болол тий. Яг харамсалтай юм өөрт нь л байгаа байхгүй тий. Өөрөө өөрт нь карманыг ирсэн нь дараа төрөлт нь биш. Тий. Тэгээ ер нь энэ Матвей чинь одоо ингээд хэрэгээ хүлээхгүй байж байгаа сүултээ нөгөөтгөө ингээд хүндрүүлээд айгу удаан удаанч гэж бас яг удаан гэж хэлэхэд бас хэцүү. Богинохон гэж хэлэхэд бас хэцүү. Тэгэд ингээд гарч ирснийхээ дараа ч гэсэн би ингээд буруу газараа буруу цагта байсан юм а гэж одоо өөрийгөө бас нэг юм өмгөөлж байгаа юм шиг ярьсан байсан. Тэр тэгтээ ямар ч утгагүй шүү дээ. Мэдгүй одоо тэгээд яг тэр үнтэй яагаад ч тэгээд таарсан. Заавал ингээд амар хамгаалагчтай явах ёстой ч юм шиг л бодоод байгаа байхгүй. Ер нь ингээд ямар ч эрх мэдэлтнүүд заавал ийм дагалдах машинтай ч юм уу тиймэрхүү явдаг гэдгийг гэсэн тийм одоо нөгөө юм бодол байгаад байгаа болохоор тэгээ тэрийг ганцаараа явчихсан хинч биш л гэж бодсон байна. Тэгээ чи яагаад эрх мэдэлтэй хүмүүс хамгаалагчтай явдаг ихэнх хувийг мэдхүү маш их муу юм хийдэг байхгүй. Юу өстөн дайсан ихтэй болсон гэж. Тий. Уу яг мэдээж хулгайлж авч яваад мөнгө зүнг нэх гэж байгаа янз бүрийн шалтгаан байгаа хэл та одоо энэ янз бүрийн Холливуудын одууд модууд хамгаалагчтай явдаг шүү дээ. Ямар өвчтэй юм нь очиод буудаалчих юм дээ. Тэрийг бол би ойлгож байна л да. Гэтэ бизнес хийж байгаа юм тусдаа одоо Volkswagen-ы van дотор би хамгаалагчт нь тусдаа явж байгаа шүү дээ. Тэр хүн бол маш олон хүнд муу юм хийж байгаа мэдчих жоо тэр хизээч над руу хүн дайрч магадгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгэхэд бүр Орсын бүр үндэсний аюулгүй байдлын бараг тусгайгийн цэргүүд очиж тэрийг барьж ийн гэхлээр угаасаа л бүр дээрээс тушаал ирсэн байхгүй. Эхнэр лугаа нэг залгаад эхнэр нь аав руугаа залгаад аав нь цагийн дотор наад хэдээ хоол гэл тэгэн гудал тэгэл бүгдээр бүргэл явж тээ. Тэгснээ бүр амар том албан тушаалтай хүн нь удирдах очоод тэгээ барьцсан. Тэгээ энэ нэрийг бас нөгөө жоохон улс төржүүлэх гэж бас үтсэн байлээ. Нөгөө одоо энэ Матвей гэдэг энэ залууг албаар ингээд нөгөө унгаахын тулд тим зүйл ингээд анханасаа сэтсэн гэж яг сүүлд энэ юмнууд нь гарч ирсэн байгаа байхгүй. Гэтэ яаж ч утсан ингээд Путин хүрэгнийхээ толгойг хаглуулсан байж тийм юм сэтнэ гэж юу байх шүү дээ. Тэгэхээр арай жоохон үндэслэлтэй юм бас хөвчимээр байна. Тэгээд 6 банк энэ төр удирддаг гэхээр ер нь хөрөнгө чинээний хувьд бол нэлээд бас баян хүн байсан юм шиг байна. Тэндээ одоо яхаа ингээд нөгөө мөнгө төгрөггүй болоо шалтаа бууцсан болох. Гэхдээ гэхдээ одоо ингээд хараа л да. Хэрв зүгээр л хүн шиг байдаг бол ядарч байгаадаа туслаад хүчтэйгээ дэмжээд ч юм уу яадаг ч юм дээ те. Зүгээр л хүн шиг байдсан бол ийм хэрэгт орохгүй байна. Энэ нөхрөө түлхэж оруулаагүй баг. Өөрөө л нөхрөөгөө өсрөө орцох. Тэгэхээр тэрүүн дээр хувилдаан байсан гэхэд айгүй хэцүү. Мэдээж зохион байгуулалттай хувилдаанууд бол байдаг л та. Гэхдээ энэ баригдсныхын дараа бол нэлээд хувилдаа явагдсан гэхдээ тий. Тэр бол хувилдаан тий. Банкийг нь унгаагаал нь баахан луурын яриг хийсэн байна бол хамгийн юм сүрүүлээд тий. Энэ гарч ирээд ч энэ бүр наранд гарч ирээд ч наад хүн чинь дахиад юусоо босохгүй болтол бүх юмын шалга гээд. Тэгвээсээ ингэж том одоо нөлөө бүхий хүмүүстэй орооцолтож байгаа тий. Тэгжээж одоо магадгүй айгу том бизнесүүд явдаг бах тий. Тэгэхээр тэр болгон дээр ямар нэг зүгээр бараг жижигхэн авилга байсан ч хамаагүй өгч авч исэн бол хууль бус зүйлд ямар нэгэн жижигхэн юм хийжсэн ч хамаагүй байх юм бол тэрийг нь гаргаж ирнаад хүний чинь гарч ирээж арахгүй одоо бүр насаараа ингээд жарахгүй байх хүртэл нь арга хэмжээ авч байгаа. Тийм туслаар нь цуглуулсаар байгаа нэг сав дүүргэж байгаа. Тэгээ ямар сайндаа ингээд шүүх хурал нь эхлээл яхаа ингээд эхнийх нь болоод тэрэн дээр давж заалдал дараагийнх нь олсон чинь нөгөөдөл нь бүр албаар ингээд удаашруулаад тий нөгөө шүүх хурлын давж заалдахыг нь дахиад болохгүй амар удаашруулаад тэр удааж авах хоорондоо эднэр чинь нөгөө юугаа тактика боловсруулж исэн байхгүй өөрийнх нь эсрэг гаргаж ирэх баах юмнуудыг. Тэгээ тэднийг гаргаад ирчингүүд эн чинь урдных дээрээ дахиад нэмж ял аваад байгаа нь ерөнхийдөө л нэг иймэрхүү учиртай.
Тийм гэхдээ зүгээр миний бодлоор аав нь яагаад хамгаалаагүй вэ гэхлээр Орос ч өөрөө бид нар бол бүгдээр мэдчихэж штэ баг зэргийн одоо манай Монголын ажид бол жинхэнэ утгаараа мафтай газар тий. Тэгэхээр ил биш юм а гэхэд далдаар эцэг их ах дүүнэр бүгдэнд нь зовлон ирж болох байхгүй. Тэгээ энэ Матвей ч өөрөө айгу тийм хувийн эго айгу ихтэй заяа. Ер нь ингээ би гэсэн төвтэй хуулийг ингээд үл тоомсралдаг гэдэг нь харагдаад байгаа хэвээр. Тэгээд хүний нэр төрийг дорд үтсэн асуудлын хамгийн зөв төлөөс нь бол энэ юм шиг надад санагдчихж байгаа байхгүй. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг үгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ингээд би үгээ хэлэх хэрэгтэй. Би ингээд одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх надад эрх байна гэд хүнийг бас доромжлоод ээж болохгүй тийм үү. Доромжлуулсан хүний эрхэн тэрэн дээр ингээд зөрчигдөж гэсэн үг шүү дээ. Тэгээ би үзэл бодолтой үнэнч гэд одоо өөр хүний үзэл бодлыг няцааж бас болохгүй. Энийг ер нь бол айлч улсын хүн одоо ялангуяа юм ардчилсан нийгэмд байдаг хүмүүс л ойлгож авах хэрэгтэй. Тэгээ одоо ер нь энэ хүн доромжлоо, хүнийг дорд үзэх, ад үзэх энэ төр үзэгдэл бол Монголд бас айгүй их байдаг шүү дээ. Тийм, наадах ч нэг юм байгаад байгаа юм аа. Ер нь бол мөнгө бол тийм амттай биш зүгээр цаас байхгүй юу? Эрх мэдэл бол айгүй амттай байхгүй юу? Тэгээд хүмүүс хөрөнгөтэй болчоод эрх мэдэл рүү шунаад идэх шалтгаан нь одоо зүгээр нуулгүй хэлэхэд Монголд бол нэг улсын их хурлын гишүүн гараад ирэхдээ бүр амьдралдаа харж аваагүй чиний хувьд хинч биш хүнийг л чи даргаа та ингэж гэл хамгийн үнэтэй цайтай юмараа тэр хүнийг дайлах гал те. Энэ эрх мэдэл байхгүй юу? Хүмүүс чиний хажууд ингээд чамааг ингээд үнсэж долоогол байждаг. Энэ одоо хүнийг амар манаргадаг юм уу? Тэгээд чи тэр эрх мэдлийнхэн шатаар дээшээ алхах тусам энгийн хүн улам жижигхэн болоод байна гэсэн үг шүү дээ. Жон мом юу гэдэг тийм жижигхэн харагдаад байна шүү дээ. Тэр бол эрх мэдлийн харах үнцэг байхгүй. Тэгэл зам дээр ингээд би одоо мэдгүй тусгай захиалсан бензин ингээд унаа явж хад урд нэг хуучин BMW ингээд яваад миний замыг хааж ин тэ. Тэгүн гутлаа. Тэр чин 3 игнэтэй хурдны зам байгаа штэ. Өөрийнхөө явж байгаа игнэн дээр нь явж байгаа учраас тэрийг холдуулах ёстой байхгүй юу? Тэр хорхоо миний урд явах юм байхгүй юу? Тэгэхээс бол би хажуугаар ингээд хурдаа явчих гэдэгтэй биш байгаа байхгүй. Би энэний төлөө хөдлөх үү те. Энэ бол эрх мэдэлтэй явсан. Тий. Миний игнэн дээр энэ хорхоо явж байна байхгүй юу? Тийм тэгээд одоо нэг жоохон хаагаад исэн гэхээр жоохон удаан яваадсан юм шүү. Тэд нар чинь болохоор хурдны хязгаараас давцсан яваад байгаа шүү. Тэгэнгүүт нөгөөх нь хурдаар явж байгаа. Хөргөн маань болохоор яг нөгөө хэмжээндээ яваад байгаа. Тэгэнгүүт нөгөө сигналдаал ингээл тохио өгөөдсөн шүү. Тэгэхээр нөгөөх нь ерөөсөө нөгөө энийгээ солихгүй. Тэгэнгүүт нь л рууцайл ингээл бүү юм. Тэр нэг ер нь амар утгагүй за юу гэсэн ч галант хүн штэ. Нэг Европын менталитет гэдэг байхгүй юу? Хинээс ч айдгүй. Алуулах байсан ч гэсэн одоо алуулна дүүрсэн. Галандууд ч одоо Галанд, Норвег, Финланд юу гэдэг тэд нар чи юм нэг жоохон юу штэ. Вайкинг штэ тий. Хүнээс юу нэх айдгүй. Тэгэл яавал гэж тэгэл чи өөрөө тэгэд Европч нь дүрм илүү сахидаг те. Тэгвэл би дүрмөөр явж ин чи чаддсан бол даваахаар гэж бодчихсон чи тийм болчихж байгаа байхгүй. Тэр хүн гуччихл асуудал байгаа юм. Энэ бол тэнийг зориг биш. Энэ бол яг зөв байх ёстой зүйл байхгүй. Ийм зоригтой ард иргэд нийгэмд эргэлт авчирч чаддаг. Одоо юмны төлөө тэмцэж чаддаг те. Тэгэхээс бол цаа тимэтийн даргаа гэдэг ингээ өөрийнхөө санаагаа ингээ хаадаг улсууд биш байхгүй. Манайх ч юм бол багш буруу хэлжсэн гэсэн бид нэр дуугаа сонсон шүү дээ. Европт ч юм бол тийм байхгүй шүү дээ. Яхлаар тэгдэ. Би тэгэж уулсан гэл тэгэл нөгөө маргалдах биш мэтгэлцэх арга руу ордог те. Тэгэхээр тэр бол менталитетээс нь болсон ах уу. Орос зүгээр л юм бомбет явж байгаа л ард тийм яаж бол за яг уу энэ амар юм болж магадгүй. Би зам тавьчаад дугаарыг хараад дараа нь араас нь очно гэдэг тийм зүгээр ахархан бодол байж болох байхгүй. Тийм бодолч төрөхгүй. Яасан ч яа дээ. Тэгүн готлоо бариад машинаас нь гаргаж ирэхэд ихний бие хамгаалагчийн эрүүлүү нүшгэлөөд нөгөөх нь нокдаун болцсон байхгүй. Тэгээд шууд битэр зодолж эхэлсэн байхгүй. Тийм. Тэгэхээр бүр тийм юу байгаа зү тэ. Гарч ирээд шууд айхгүй. Ихний хурцлын олон байсан ч гэсэн тэгээд нөгөө Vikings-ууд байсан гэдэг шиг тийм зодолтой. Зүгээр 90 хүн шүү үзүүл үзье гэсэн тийм үү. Тэр нь бие хамгаалаад айц сандарсандаа биш зүгээр шууд гарч ирэлмаа гэж хөшгөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүн болгон тийм агрессив байвал хэцүүлтэй тий. Тийм л дээ. Гэтэ яг нөгөө унган цуснд нь нэг тийм хүү зан угаасаа байгаад идэг гэдгийг л харж. Нэгэнтэй л зодуулах юм чинь. Тэгэхэд бол тэр чин гарч ирж зодтолдохгүй гэд ер нь бол нөгөө нэг одоо өөрөө ч гэсэн ингээд ер нь бол Путиний хүргэн штэ. Тэг ямар нэг хүнтэй асуудал үүсэхгүй байх ёстой байхгүй юу гэн. Тэнгүүт нөгөөдөл нь цонхыг хагалж агаад гаргаж ирэнгүүт нь ингээд өөдөөс нь хөшгөлөөд тэгээд тэр нокаут болоод тэгэл буур амар зодон хүндэрсэн юм шиг байна. Техний ээлжинд яг хуу сая миний хэлчихсэн чи одоо барагдам агаарууга залга энэ төр гэж чилээгүй л ахал та.
Ер нь бол одоо юу гэдэг чи аав руугаа залгасан ч гэсэн юм. Эсвэл нөгөө би ингэж атсан. Энэ Фасен чин гадаад хүн болохоор сайн нэг орсоор ярихгүй байсан болохоор энэ нөгөө орсод байгаа болохоор ингээл хадам нь бодвол орс хүнлүүдтэй тэрнлүүгээ залга энэ төр гэж юу яасан юм шиг. Тэгээ огт нь ямар ойлгохтой юм байвал гэж тийм гадаад нөхөртэй M3 би хуучин BMW-тай. Тийм тэгээд нэг тийм лаг маг BMW ч биш тийм. Тэгэл агуу даруухан л уг нь бол явж исэн байгаа байхгүй. Тэгээ өөр нь ингээд одоо эрх мэдэлтэй байлаа гэд тэр эрх мэдлийг өөр нь ингээд гайхуулж харуулах шаардлага өөр нь байдаг ч юм уу үгүй ч юм уу. Хэрэв үнэхээр ингээд хийсэн бүтээсэн зүйлтэй тэрийг нь хүмүүс ингээд сонсоод хараад мэдсэн бол хүн хүссэн хүсээгүй ингээд нэр хүнд тодорхой хэмжээний эрх мэдэл хойноос нь дагж идэг. Тэр хүнийг ингээд хүндэтгэх сэтгэл одоо төрнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр заавал тэрийг ингээд гайхуулаад одоо ил гаргаж ирээл одоо чи манай аавыг мэдхүү гэнтэр гэж чи намайг таньж гинэ гэнтэр юмч уг нь шаардлага. Тийм яг чиний зөв. Одоо юу гэдэг эрх мэдэл гэдэг чинь хүн чамааг хүндлээд үнэлэхлээр л эрх мэдэл яг жинхэнэ утгаараа болж байгаа хэл та. За зөвхөн Монгол биш ээ. Гэхдээ айдсаар эрх мэдлээ мэдэрдэг болсон нийгэм нь те. Одоо мэдгүй алдартай хүнийг амар сонсдог те. Гэхдээ яг үндэ тэр хэсэгт мэрэгжлийн байгаа хүнийг сонсох нь илүү оновчтой штэ. Тэнгууд манайхын өөрөө ирэхгүй тим юм руу орсон нийгэм. Одоо дуучид би энийг сонгож ийн гэхэлэр бүгдээр очиж сонгочдөг те. Би тэрийг тэгж ийн гэхэлэр бүгдээр очиж тэрийг хийдэг. Гэхдээ таны физиолог өөрөө ивэл та тэрийг хийж болохгүй ч юм билүү те. Тэрийг хүмүүс ингээ анализ хийдэгтэй адилхан. Энэ эрх мэдэлтэй хүн надаа юу н ямар хамаатай ингэдгээ бас боддог байх хэрэгтэй. Би улсын хурлын гишүүн гээд амарч Монгол айлын хойморт очиж суух ёсгүй штэ цагаан сараар жишээлбэл те. Тэнгууд тэгэл очиж суунгууд хөөгө гаргах ёстой байхгүй тэр гэрээс. Ер нь бол ингээд юу гэдгийг тэрнээс айж имэжэн гэдгийг мэддэг болохоор тэр хүн ч гэсэн өөрөө очиж суух эсвэл байхгүй. Харин тийм. Тэгэхээр тэр хүн үнэхээр л Монгол хүн бол гэрийн эзнийг суулгаад гэрийн эзэнтэй ингээд айтайхан ярьж хөрөөл гарах ёстой шүү дээ. Тэгээ хойморт нь очиж суух ёстой гэж хамгийн том мөнгө аяыг хэрэглэх ёстой гэж бодчихвол уучлаарай та энэ гэрт хинч биш шүү дээ гэдгийг нь ойлгуулах ёстой. Гэхдээ энэ дээр бас би нэг зүйл анзаарсан ч анзаарсан үгүй. Путиний нэг тийм одоо араанда зуусан хүний зүгээр тавьж явуулдаггүй зан нь маш их цулцсан юм шиг санагдсан. Тэрийг яг өөртөө ингээд ашигтайгаар эргүүлээд хинч хуулиарс одоо гадуурх ёсгүй гэсэн зүйлийг маш оновчтойгоор ингээд хавчуулаад чадсан юм шиг санагдсан. Путин чи ер нь бол ингээд нэг араанда зооцсон хүнээ зүгээр өнгөрөөдгөө гэдгийг нь бол олон жишээнээс би сонсч ирсэн. Тэгээ ер нь яг нөгөө одоо ингээд одоо дэлхийн баг хамгийн их мөнгөтэй хүн энэ гэж яригадаад байдсан шүү дээ. Ер нь бүх эрх мэдлийг гартаа хатгацсан. За тэгэл замд нь ямар нэг хин нэгэн хүндэлсэх юм бол тэрийг ерөөсөө ингээд зүгээр явуулдаг. Заавал ямар нэг юм хийж ингээд салтаг. Ер нь бол нэлээд тиймэрхүү. Тэгээ тэр нь бас харагдаад жоохон инээдтэй юм шиг. Тэгээ одоо яг гэхдээ ер нь бол яг энэ хүн дээр Матвей гэдэг хүнийг бол одоо жинхэнэ ингээд дагцаар нь сайн савж байгаа байхгүй. Энэ бол яг зөв. Гэхдээ яг энэ жишээг ингэж нөгөө маш сайн өөртөө ашигтайгаар эргүүлээд бид нэр ингээд хууль зөрчсөн хэнийгч шийтгэх болно гэдгийг амар тодор харуулнгаа өөрийнхөө бас ингээд үс сансна гүшөг авчиж байгаа байхгүй. Гэхдээ яг үүндээ одоо юу гэдэг за хоёулаа зүгээр статистик зохиож ярих гэхэд бол Оросд магадгүй жилд 10,000 удаа ийм тохиолдол болж байгаа шүү дээ. Тийм хүмүүс энгийн ард иргэдэг ямар нэгэн байдлаар биеэрч вэ, санхүүгийн байдлаар ч юм уу хохирож байгаа. Тэгээ эргээд юу ч болохгүй. Тийм бол болж л байгаа байхгүй юу. Зүгээр энэ яг бодит үнэн бол хөргөнийг оролцсон болохоор тэгсэн. Тэгээс бол шударга ёс бол одоо тэр мөчөөс хойш амар хэрэгждэг болсон юм байхгүй. Хаач зүгээр энэ ил гаргаж байгаа юм нь энэ болохоос биш далд байгаа маш их юм байна тий. Путин тэгж шүдээ 100-аад ингээ хүмүүсээс өршөө аваад байна үгүй гэвэл өөрт нь тэр эрх мэдэл нь байгаа тэрийг яаж ашиглахаа тэр чинь бол бараг Оросын хаан штэ тий. Тэгээд им юу гэж хэлэх юм дээ далаа тусал нэмэр гэдэг шиг хэрэг нэг юмыг зөвшөөрөх юм бол хоёр дахь нь гарна гурав дахь нь гарна тэгээд бослог гарч эхэлнэ иргэний эргэлт болно юу гэдэг тий. Тэгэхээр барын цулцгыг баг дээр нь л дараад байгаа юм болов. Яг 2 3 тохиолдлыг би мэдчихээн л та заавал детальчилж ярихгүйгээр зүгээр жирийн Путиныг муулж ярьсан хүмүүс хохирсон байгаа. Гэхдээ дандаа юм улс төрийн эргэлт хийх гээд улс төрийн шийдвэрийн няцаасан хүмүүс бол ер нь маш ихээр хохирдог. Тийм шүү дээ. Ерөнхийлөгчд нэр дэвшижсэн нөө залуу байсан шүү дээ. Шоронд нас орчдөг. Хин блэ. Тэр мөр бол нилийн асуудалтай тэр ч юм уу. Хин блэ. Онгоцонд бас хордуулцдаг өө. КГБ-гийн Навална.
Тий, Навальны. Гэхдээ ер нь зүгээр тийм улс төрийн юмтай хүмүүс бол амар хохирдог. Гэтэ Навальны яг Путин гэж батлаагүй юм чи тэрийг заавал. Путин гэж угаасаа батлагдахгүй шүү дээ. Путин гэж мэддэж тэр Навальныг ална гэж байх. Навальн ч нэлээд ер нь бол яг хөө гэтээ Путиныг дэмжигчдээс илүү бол байгаагүй юм шиг үлээ. Сонгогчт нь. Гэхдээ нэлээд одоо итгэж найдаж исэн те Путины оронд баг ингээд Навальн юу ачих юм шүү. Гарчих юм шүү гэсэн итгэл найдвар байсан. Гэхдээ тэгж амар юу бол. Гэтэ одоо ингээд чи хартаа Путин маш сайн Оросыг удирдах авч явсан хүн гэж би бодож байгаа. Маш сайн. Яг авилга бол дээр явдгаараа явж л байгаа. Доор хүмүүс тэтгэр бахтай хохирж л байгаа. Гэхдээ Орос армийн хувьд хүчтэй, газрын баялагын тусламжтайгаар маш их хөрөнгөтэй, тий. Тэгээд яг Путинээс өмнө Ельцины цаг үеийг харах юм бол одоо ингээ хоёул ингээ хэрэг ярьж байгаа штэ. Хэрэг ярих болгоно нэг 90-д оны асуудлууд дандаа гарч ирээд байгаа. 90-д оны алуурчид, 90-д оны тим юмнууд гэл те. Маниакууд эдэргээд тэр үед Орос тэр чигтээ архинд орсон байсан үе байхгүй юу? Ельцин хүртэл супер алкаш байсан байхгүй те. Бараг ерөнхийлөгч болох гэж байхдаа алкашаар гарч ирэл буухтаа алкашаар тий. Тэгэхээр тэр мөчөөс хойш Оросын тэр дээрэм тонуул эднэр нь маш эрчимтэйгээр багасаад юу энгийн иргэд яг мэдээж амьдрал бол шууд ингээ өсөөгүй гэхдээ арай 50 амьдрах боломжтой болсон. Ер нь бол яг хөчрөхөг улс гэдэгтээ бол сандал нийлж байна. Мэдээж асар их нөлөө байгаа. Асар их зориг байна. Мэдээж сайн удирдагч гэвэл мэдээж тийм. Гэхдээ яг тэр нэг хувь хүний жоохон нэг тиймэрхүү характер ингээд байн цухалцаад л байдгийг. Гэтэ одоо ингээд жишээлбэл ингээд 10 жил дургу өргөдөг байсан хүүхдээ нэг олж авч жаад өшгөлчих юмсан гэж бодох юм бол Путин чадах байхгүй юу? Надаа тэр цэцэг баатрыг аваад тэр залхаж байгаа даа. Наадхыгаа очиод нэг сайхан амбаардаад явуул. Энэ нөгөөдх нь гадаа явж чад амбаард болчих бүр гайхаа тэр юу юм бол. Би тэр одоо энэ хиний нөгөө нэг юм блэ. Саяны тэр Матвейг аавруугаа залхасныг л бодохоор бүр инээ төрөөд аав нь бүр юу гэсэн болоо. Чи дуугаа наана зүгээр ингээ байж байгаа тэг гарч ирэхэ бодоо чи зүгээр л дуугаа хэрэгэ үлээч гэхт нөгөөх нь бүр гайхсан бах та тэг энэ Матвей ч бүр сүултээ мэдсэн юм билээ шүү дээ энэ тийм 18 он Путины тийм хүргэнийг би ингээ зодцсон юм биш тэг энэ хүргэнийхэн талаар нэрээ нэг мэдээлсэн чинь тэр нөгөө хамгийн том охинтой нь суучаад 23 онд салцсан юм билээ. Тийм тэгээ ер нь бол одоо ингээд тустай байгаа гэсэн үг шүү дээ. Хүргэнийхөө болцсон гэсэн үг байхгүй. Тэгээд нэг тийм мэдээлэл байсан. Гэтэ одоо Матвей юу гэж маш их одоо тэр 23 цаг өрөөндөө байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгтээ яг карцер биш ганцаарчлсан ч юм уу тийм биш хоёул юм ганцаараа байна. Тэгтээ 23 цаг ингээд хүнтэй юм яриад ингээд амьдраад байхгүй шүү. Тэгэхээр яг тэр үед л хүн ингээд айгүй их боддөг юм. Би өөрөөр ингэж хийцэн бол би тэгээгүй бол гэл айгүй их боддөг юм. Би юу хийж байна? Тийм байдаг юм шиг байна. Тэр яг ганцаараа ингээд суугаад өөртөө яриад хүн ингээд буруу зөвөө шийдээд эсвэл галзуураад эсвэл илүү ухаантай болоо те. Гэхдээ нөгөө ингэсэн бах л та тэр нөгөө фасенч нь болохлоороо гадаад хүн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүт ямар амар том хүн гадаад мадаад ийм том албан тушаалтай хүний одоо хүн муу юм болов ч энэ төр гэж ботсон бах. Путинтэй нэг амар холбож бодох. Яа гэвэл нөгөө тэр охиных нь нөхөр гэдэг ерөөсөө хүмүүс мэдхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэгэж Путинтэй холбогдох ч юм уу аав нь хүртэл дийлэхгүй байгааг бодоход энэ гаднаас орж ирсэн айгуу том төлөөлөгч юм ихэндээ бол нэлээ манарсан баг. Одоо зүгээр ингээд төсөөлөхөд тэр хүн гадаад хүнтэй суугаад тэрийг хинч мэдхгүй бол хинч төсөөлөхгүй ш дотроо. Тэгээ ер нь нэг одоо юу гэдэг ста жинхэнэ хэд хон тэр нэг чиний хэлээд байгаа шиг ингээ удаан энэ хүнийг менталитигээр нь жоохон тарчлах хэрэгтэй. Өөрөө хийсэн зүйлээ ингээд ухраагаа сайн бодог. Юу хийснэ те би дараад нь юу хийж болохгүй байх нь вэ гэдгээ эхлээ сайн ойлгох дараа наатаа чи ингээд баг багаар юмнуудыг нь ухаж гаргаж ирээд гарчирсан хойноож ахиж хизээж халахааргүй болгоо энэ төр гэсэн бах. Уг нь бол анх заяа 3 жилээ суугаа дууга гарцсан бол хэрэгээ ингээд одоо өөрөө хүлээчих чаа гэсэн үг шүү дээ. За ингээд энэ бол миний буруу би ингээд 3 жилээс суугингүүт энэ залууч өөрөө 34-тэй гэсэн гэхээр магадгүй хамгийн ингээд гол чухал ажлууд нь одоо хүний амьдралын чинь цаг мөч айгу чухал шүү дээ. Тэнгүүд өөрөө ингээд шоронгоосоо гараад хийх ажил зорьсон зориг маш их байсан болохоор би энд ингээд байгаад байж болохгүй. Би заавал гарах ёстой гэсэн тэр нэг шазрын зан дээр нэмээд өөрийнх нь эгонд давмгаалаад тэгээ шоронгоос гарах гэж тэгэж бүр ингээд хүчилсээр байгаа. Тийм. Тэгсээр агаал тэгээ сүултээ ингээд бүр хар нөхөндөө унтсан болов. 3 жилээр угаасаа дуусахгүй. Тэр хүн давж заалдсан заалдаагүй угаасаа 3 жилээр дуусахгүй. Ийм байгаад байгаа байхгүй юу? Дараа нь Путины гэр бүлийн хүн байсан байх гэдг нь мэдэгдэхэд эн чин жирийн хүмүүст бол энэ зүгээр л мэдээ байхгүй юу? Гэтэ дээр байгаа хүмүүс за
санамсаргүйгээр ч гэсэн оролдчих юм бол будаа болох юм биш үү гэдэг бүгдээр ойлгох мессеж байхгүй. Энэ зүгээр 3 жил суучаа гарч ийнэгвэл азаас тэгвэл ингээд баг багаар оролдчих гэдэг бодол бүр үүсэх боломжгүй болгочихж байгаа. Наа чин бол заавал тэгж дуусах байсан. Тэр зам дээр яг төгсгөл нь ирж исэн угаасаа. Тэр нөгөө байцаагчтай ярьж байхдаа тэгсэн бат те. Чи манай аавыг мэдхүү гэдэг. Чи өөрөө мэдхгүй байхад бид нар яаж мэддэг. Ер нь жоох инээдтэйгээр төсөөлж үзсэн чинь. Тэр тэгтээ чи манай аавыг мэдхүү биш тэр аав тэгтээ угсаа амар том албан тушаалтай байсан шүү дээ. Би яг санахгүй нь одоо би яг зохиочч магадгүй нэг прокурор ч юутэй ч уулзаад би энэчнээс ингээ гарнаа марнаа гэд нэг тиймэрхүү юм ярьсан чинь нөгөөх нь чи хэнийг оролцсноо мэдхүүгээ асуусан гэсэн. Тийм. Тэгээд нөгөөх нь онц тавар мэтэр шорондоо ингээ суухтаа би хэнийг оролцсон юм бэл гэд бодоо суугаад байгаа. Бодлого өгчөж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ингээ ярьж байгаа хэрэг дээр хүмүүсийн ойлгож байгаа хөөр дээрээ нааж байгаа тэр зүйл нь миний бодлоор юу байсан гэхээр ингээд залуу хөгшин гэлтгүү за яг бага насны хүүхдүүд ч юм өсвөр насны хүүхдүүдэд бол энийг хэлэхээр бас арай үзэл бодол нь тогтоог байгаа учраас одоо энэ залуучууд за тэгэл одоо дунд иргэм насны ахмаг насны одоо ямар ч хүн байлаа гэсэн ингээд уг үйлдэл хоёрыг хийхээсээ өмнө ингээд жоохон бодож иж хийхгүй бол ямар нэг байдлаар хийсэн жижигхэн үйлдэл ингээд айгүй том бас хар бараан зүйлсийг араасаа дагуулж болдгоо шүү гэсэн тийм том мессеж өгсөн юм болов уу гэж би бол бодсон. Чиний хувьд? Миний бодлоор би өөрөө ч бас тэгж хичээдэг л дээ. Тэрийг л хэлчихье гэж бодлоо. Ямар ч тохиолдолд хүнээрээ байх хэрэгтэй. Тийм. Окей. Өнөөдөр марцнаас Руслан бит хоёрт тэг цэг үйлдэл гээд киноны нээлттэй урилга ирсэн. Бит хоёр ч бас ингээд хамт подкаст хийдгийх ингээд хөрхөө урилга бас ирдэг болсон. Тэгээ тэр киног бол бит хоёр хамт үзсэн байгаа. Урилга илгээсэн одоо киноны баг хамт олонд нэр баярлалаа. За тэгээ киноны талаар ямар ч байсан та бүхэнд бяцхан бас ярих гэж утсан. Яагаад гэх юм бол нөгөө энэ киног үзснээс хойш бит хоёр хоорондоо нэлээд олон цаг киноны талаар ярилцсан байгаа. Тэгээ ер нь ингээд Монголд ер нь яг энэ төрлийн одоо энэ жанрын кино ерөөсөө хийгдэж байгаагүй. За хийгдчихсэн байж магадгүй би бол үзэж байгаагүй. Тэгээд тийм болохоор ч тэрүү ингээд хүмүүсийг хоорондоо ярилцуулсан айгүй их юм одоо юу гэдгийг тэгсэн ингэсэн байх гэсэн төсөөллийг айгүй их ингэж хөдлөсөн тийм кино. Маш их маргааны сэдв болсон тийм. Тэг хэсэн мэтгэлцээний сэдв гэх юм уу? Би анх нэрийн сонсоод ямар кино юм бол тэгээд YouTube дээр трейлерыг үзлүү. Тэгсэн чи трейлер нүртэл айгүй гоё чанартай хийсэн. Зураг авалт энэ тэр айгүй сайн байсан. Зураг авалт тэр нэг өнгө тавилт тий. Яг ракурс энэ нь айгүй гоё хийцэн байсан. Гэхдээ трейлерээс нь би юу ч ойлгоогүй. Тэр нэг юм үцгээс нааш юу ч ойлгохоргүй юм шиг. Яг киноны хувьд гэхэд ямар нэг спойлергүйгээр ярихад надаа тэр уул нь бол айгүй сериосны кино. Гэхдээ ийм мэрсэр инээлгэх зүйл хийцэн байсан. Тэр нь яг ийм тун таарсан надад бол гоё санагдсан. Яг тэр инээдтэй хэсгүүд нь. Одоо энэ гол дүрийн жүжигчдийн сонголт бол бүр амар зүв байсан. Тэгээд киног ингээд яг урилга ирчингүүт одоо бүх киног очиж үзнэ гэж бол одоо хүн болгонд ихгүй л хал та тийм урилга ирсэн юм чи очиж гэдэг юм уу эсвэл одоо би болохоор шууд үзье гэж ботсон нь юу гэхээр ариун бям тоглолцсон байсан жүжигчин. Тэгээ ер нь бол ариун бямбад амар дуртай тэр хүн шиг тэгэж одоо эсрэг дүрийг гаргаж чаддаг магадгүй Монголд жүжигчин нээх их олон бол байхгүй баг. Тийм тэгээд нөгөө чиний хэлсэн эсрэг дүрийн яагаад чухал байдгийг чи нэг ярьж байна. Тийм эсрэг дүр ингээд яагаад амар чухал байдаг вэ гэхэлэр одоо нөгөө гол дүрийн баатрийг айгүй дүрийг нь ч юм уу те ингээд хувь хүнийг нь айгүй сайн ингээд тодруулж өгч чаддаг. Тэгээд ариун бям шиг одоо эсрэг дүрийг бүтээх хүн ариун бямбын урд алхах хүн гэх юм уу? Тим хүн одоо Монголд байхгүй хаа. Тэгээ ер нь миний бодлоор ингээд ариун бям шиг жүжигчэнтэй ингээд нэг цаг үед амьдарч байгаад баярлдаг. Айгүй мундаг жүжигчэнтэй энэ кинон дээрээ ч гэсэн бүр яаж ингээд амар хувраад байгаа юм бэ гэл амар нэг хүн алчхаар амар царайтай байжснаа гинт охинтойгоо уцаар ярьж марж байгаа. Шаал өөр хүн болчдөг цаа. Тэгэл тэр мөрөн жишээлх нь ингээд энэ одоо киноны ингээд бүр сор хамгийн ингээд гол хүн нь энэ ариун бям гэдэг хүн байна. Энэ хүн одоо байснаар энэ хүн орсноор энэ киног ингээд улам илүү сонирхолтой улам илүү амьд болгож өгсөн юм санагдсан. Надад бол ариун бям одоо яг би кинод үзэхлээрээ гэдэг одоо юу гэх ярьж байгаа мимик бүх юмны яг цүм болж байгаа нүд харц байгаа шүү дээ. Тэрүүгээр нь харахаар яг жигтээсээ тэр мөчтөө ингээ амьдраад байгаа юм шиг харагддаг. Яг тэрийг ингээд амар юм болох нэ гэл шууд зөвхөн ингээ ганц үг хэлэхэд тэр хүн тийм их эмоц дамжуулж чадчих жоохгүй. Тэрүүгээрээ маш хүчтэйсэн. Гэтэ залуу хоёр жүжигчнийг би бас юу гэж хэлэх вэ гэхээр магадгүй зарим газараа жоохон түүхий байсан бах би сайн мэдэхгүй. Тэр мэрэгжлийн драмын ангийнх нь хэлэх бах те. Гэтэ надад бол кинонд надад өгөх мэдрэмжийг бол хангалттай өгч чадсан нэлээд чанартай тэр продюсер нь бас сайн ажилласан байна л гэж би харсан.
Би болохоор тэр нөгөө гол дүрийн эмэгтэй жүжигч Уянга гэдгийг бол аягүй сайн тоглосон гэж бодсон. Ер нь ингээд кинон дээр чинь болохоор яг ингээд одоо текст нь бэлдээд өгсөн тэрийгэ чэйжлээд ингээд хоорондоо ярилцах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэнгүүт жишээлхэн тэр Уянга гэдэг жүжигч охин бол бүр ингээд яг л хүн ингээд бодит амьдрал дээр ингэж л ярих байсан. Заавал ингээд нөгөө текстийг нь тэр чигт нь цээжлснээрээ ярих биш. Зүгээр ингээд бодит амьдрал руу хөрвүүлээд аягүй энгийнээр тэгээд жүжиглсэн юм шиг. Надад яг энэ киноны хамгийн таалагдсан хоёр дүр нь жүжигч Уянга хайсантай Ариун Бям. Ариун Бям дугаасаа дуртай л да. Тэгээд үзэх болсон хамгийн гол шалтгаан нь жүжигчдийн энэ сонголт бейсэн гэж би бодсон. Тэр залуу нь тэр бүр яаж зодож байгаа юм бэ тэр Ариун Бям Уянгааг бүр ёо. Хүй. Амар үнэмшилтэй тий бүр тэр хэсгүүд нь зодооны хэсгүүд нь бүр ёо. За ийм юм ярихаар бол зодооны хэсгүүд нь бол яг бодит байдалтай болсон. Тийм бүр амар яг ингэ зодож байгаа юм шиг тий. Яг энэ ингэчээсэ гэж бодхолоор тэрийг хийхгүй бол яг үүндээ бодит байдал дээр тэгдэж шүү. Харин тий. Тэгээд ингээд цохингуут нөгөөх нь газар унаад буцаад ингээ үндийхэд үшээ ингээд хацар нь ингээд зүсэгдсэн хэсгээсээ ингээд баг зэргийн цусмас гоож усм. Ер нь яг л ингээд бодит амьдрал дээр тийм байх бах гэсэн төсөөллийг бол амар хөтөлсөн. Тэгээ киноны чи ер нь юм зодооны хэсэг ч юм уу эсвэл байлдааны хэсэг ч хамгийн хэцүү зураг авалтанд ордог юм шүү дээ. Тэр хэсэг тэр бол амар сайн ажилласан байсан. Тэр нөгөө тайзны зодоо гэдэг үлээ дээ. Одоо яг тэр зодоон тавилтыг хийдэг хүмүүс аахгүй юу? Тэрийг яг мэрэгжлийн тулаанч хүн хийхэд айгүй хэцүү байдаг байхгүй. Ягаад гэвэл инхнээсээ зодчих гээд байдаг байхгүй. Үгүй л дээ яг UK хаанаас авал зүгээрийн яаж зохих уу? Одоо жишээлбэл хуучин кинон дээр ямар асуудал байдаг гэсэн бэ гэхээр одоо бид нэр FPS гэдээ яриад байдаг шүү дээ. Одоо бидний зурагтууд бүгдээрнгийнх нь 60-аас доошгүй ч юм уу 50-аас доошгүй байгаа тий. Хуучин чинь зурагт чинь 24 FPS байсан байхгүй юу? Одоо яг нөгөө кадраар явдаг. Бидний үздэг чак чан эднэр их чаа. Тэнгууд хитрхи хурдан үйлдэлээ хийчихлээрээ стажинг нөгөө тайм лапсаар нудраг нь нисчирж байгаа юм шиг харагддаг байхгүй. Тэгэхээр энэ бол бас тусдаа мэрэгшил байгаад байгаа байхгүй юу? Миний хувьд бол энэ кинон дээр тэр зодоонд бас найруулж тавьсан хүн бол маш зөв тавьсан, маш гоё тавьсан санагдсан. Тэгээд би нөгөө залуугийн талаар бас дурдж өнгөрөхгүй бол чи нөгөө Ариун Бям тэгээд нөгөө Уянга хоёрыг амар магтчихлаа. Би тэр нөгөө эрэгтэй нь бол угаасаа шинж жүжигч юм байсан шүү дээ. Урд нь харж байгаа. Би л харж байгаа. Би угаасаа Монгол киноныг үздэг болохоор шинэ хуучныг мэдхгүй. Гэхдээ ингээд харахад физикч байх ёстой гэхэлэр жоохон гик талаас нь дүрээ гаргасан болов магадгүй те. Тэгэхээр зарим юм дээр ингээд жоохон буруур ягцлах ч юм уу юу ч үдэн те. Тийм байсан болов. Тэгээ тэрнээс гадна одоо энэ кино чинь бүр айгүй их үйл явдалтай те. Ингээл үйл явдал ингээл өрнөөл дараагийнх нь бол өмнөхөө арай ойлгож амжааг байтал дараагийнх нь ингээл хөрвөөл. Тэгээ ер нь ингээд ганцаараа биш хин нэгэнтэй хамт үзүүл надад илүү зүгээр санагдсан. Ягаад гэхээр хоорондоо дараа нь ингээд ярих юмтай те ингээд ганцаараа үзчихэнгүүт нэг хин нэгэнтэй ярмаар байдаг хажууд хүн байхгүй ч юм уу те эсвэл үзээгүй хүнтэй энийг яриад тавтахгүй те тэгэхээр хин нэгэнтэй хамт одоо бүх кино театруудаар интерес гарч байгаа юм билээ та бас үзээрэй. Миний бодлоор ингээд Монгол киноны төвшин ингээд арай өөр төвшин бас ингээд агсан юм болов уу гэж бодсон. Би бол ингэж бодож байна. Найруулагч нь маш их зоригтой үйлдэл хийсэн байна. Ер нь бол ийм төрлийн кино хийхэд маш их шүүмж дагуулах нь ойлгомжтой. Гэхдээ бид нэг юмыг ойлгох ёстой байхгүй юу? Бид нэр юутай харьцуулж шүүмжилж байгаа вэ? Монгол кинотойгоо харьцуулж гинөө? Холливуудын кинотой харьцуулж гинөө? Тэ? Надад бол таалагдсан зарим нэг газар нь намайг хуурсан таалагдаагүй яагаад гэвэл би киног ер нь бол урдчлаа таачдаг гэж өөрийгөө бодож байсан жоохон хурдагдцсан. Яг таахчихсан чинь жоохон буруу за яг ингэх юм бэ гэсэн чинь тийхгүй ч юм уу. Тийм жоохон хурдагдцсан. Киног нь үзэж эхлээд ер нь эхний одоо 20 минутын дээр болонгууд нөгөө Butterfly Effect гэдэг кино шууд санаанд орсон. Тэгээ тийм одоо юу гэдэг нөгөө чиний саяны хэлсэн шиг Холливуудын кинотой зүгэрлэж шүүмжлэх нь ч одоо хайшин. Гэхдээ энийг бол нөгөө одоо өстө хүн болгоо яг саяны нөгөө хэрэг дээр ярьдаг шиг таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж. Өөрөө яг кино шүүмжлэгч урлагийн тогоонд одоо явж байгаа мэрэгжлийн хүн биш бол ингээд болж өгвөл амар өөрийнхөө шүүгээд хүн рүү дайрахгүй байна уу гэж хүсмээр байна. Тэгээ миний хувьд бас энэ кино айгу таалагдсан. Айгу юм хурдан өрнөлттэй. Тэрнээс гадна би өөрөө ингээд нөгөө гэмт хэргийн холбогдолтой юм подкаст энэ хийдэг болохоор дундуур нь ингээд одоо зодон байсан те ийм акшн төрлийн кинонд би бас айгу туртай. Тэгэхгүй ингээд яриад байгаад байдаг штэ. Тэгэхээр ер нь үзэгчтэй ер нь жоохон залхаах юмнууд бас байдаг. Тэгэд ер нь чи юу гэж боддог ингээ сүүлийн үеийн Монгол кинонууд дандаа юм гэмт хэрэг гаргаа дандаа л нэг юм зодон зохион туснууч болоод идэх чи юу гэж боддог. Миний хувьд одоо тийм биш кино болохоор одоо үзэлт гэдэг юм зах зээл чинь жижигхэн штэ. Тэнгүүд үзэлт нь илүү багас тийм болов. Заавал нэг юм хүчтэй акшн орж ирж тэрэнд нь хүмүүс нөгөө ингээ сэтгэл ханамжийг арай өөр төвшөнд илүү өндөр төвшөнд хүлээж авт юм байна. Тэр юу гэж. Миний бодлоор кино ч юм уу, жүжиг ч юм уу
комеди ч юм уу ямар сэдвээр явж байгаа нь тухайн нийгмийн нүүр царай болж идэг л доо. Монголд бол одоо violent юм айгүй их байснаар ер нь криминал кино айгүй их гарах магадaltaй байхгүй. Би 2002 онд илүү нэг нийтлэл уншиж яхад Монголд ч тэр үед X түүц мүз гэл хошин шогийн 9-10 шидийн юмнууд тэгэл баг өдөр болгон тэр соёлын төв өргөө гэрчин ингээл тасралтгүй юм үзүүлэл те. Тэгээ би гайхчихсан байхгүй ягаад нийгэм ингээд хошин шог давтаад байгаа гэсэн чинь амар их стресстэй маш их юм амьдрал нь хэцүү байгаа үед хүмүүс ингээд тэрнээсээ релиф хийх гээд хошин шог руу ингээд тэмүүлдэг гинэ угаасаа ингээд инээд авах гэж баяр баясгалан авах гэж амьдрал нь тийм баяр баясгалангүй болохоор тэнгууд одоо юу гэдэг оюу толгоогоос хойш ингээл ер нь эдийн засаг овоо бас сайжирсан те. Тэнгууд ингээд хошин шогийн тэр нэвтрүүлгүүд нь ингээл мэрсэр байхгүй болол тэр хошин шогууд багассан те. Тэгэхээр энэ нийгмийн яг цэвэр нүүр царай юу үзэж гин, юу сонсож гин, юу харж сэтгэж бодож байгаатай айгүй холбоотой байдаг гэж би ойлгоод байгаа. Энд найруулагчийн үзүүлэх гэжсэн зүйл нь бол надаа яг энэ тайм лапстай киноны нөө далт мессеж гэж байдаг шүү дээ те. Тэр надад айгуу таалагддаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр сая хоёлаа ярьсан хэрэгтэй яг адилхан байхгүй. Чи буцаж явж чадахгүй. Тийм цаг хугацааг эргүүлж чадахгүй. Чи чадахгүй тийм. Тэгэхээр чи хийхээсээ өмнө, үйлдэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Яг тэгээд бас нэг таарсан саяны хэрэгтэй таарсан нэг юм гэсэн чинь хойлоос дээгүүр хинч байх гэсэн. Тийм тэгээд спойлерч гэх юм. За зүгээр гол дүрийнхээ эмэгтэй нь өөрөө юу байхгүй юу? Хуйлчихгүй прокурор хийдэг тийм эмэгтэй байхгүй юу? Тэр нөгөө нэг бас кинон дээр ингээд хойлоос дээгүүр хөх гэж байд юм ачлаа нэг тийм үг хэлдэг хгүй. Тэр үг нь бас нэг өнөөдрийн бит хоёрын ярьж байгаа хэрэгтэй бас жоохон яг ингээд тохиолдлоор ингээд давхцчлаа. Яг л нэг хэлгээд байсан мессеж нь яг иймэрхүү мессеж юу нэг кинонд бас айгүй харагддаг. Тэгээд яг бит хоёрын зүгээс л ингээ зэрэг гэж бас урайлмаар байна. Монголын киног дэмжээрэй манайхан. Хийж байгаа үйлдэл болгоно бодно гингод заавал муу үйлдэлтэй биш байгаа даахгүй те. Кинон дэр бас харагдан те. Зүгээр л ингээл тгийл та гэсэн юм нөө буруу эргэлт болцдог ч юм уу те. Тэгэхээр киногоо үзээд яг мэдээж дотроо шүүмжлэл зөв буруугаа ингээд шүүгээд хүн болгон кинон дээр тэгдэг. Янз бүр хүлээж авах тийм. Хүн болгон кинон дээр бол зөв бурууг нэг энийг ингэсэн бол тэгсэн бол гэлтэй. Гэхдээ төгс юмыг бол хийх боломж байхгүй. Би киноны багт нь бол бас юм зоригтой үйлдэл хийж нийгэмд бас нэг энэ том мессежийг дамжуулах гэж дамжуулж байгаад нь баярлаа гэх юм уу те. Мэдээж хүмүүс нэг юмыг л маш сайн ойлгох хэрэгтэй. Та бол цаг хугацааг бол буцаах боломжгүй. Тэрнээс гадна чиний хэлчихсэн Титаник дээр хүртэл алдаа байдэн шүү хүмүүсээ гэдэг. Тэрний жишээг нэр яриач тэр бүр амар сонирхолтой. Тийм, киноны алдаан дээр ярих юм бол Титаникийн тэр Жак нөгөөх нь хэн блэ? Rose хоёр чинь Жак живж яхад ингээд тэнгэр үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь Neil deGrasse Tyson гэдэг хүмүүс бол мэдэх бах. Энэ бол алдартай физикч юм байхгүй. Одон гариг судалтай бүр одоо топ. Тэр хүн буруу байна гэж хэлээд дараа нь Стивен Спилбергтэй уулзаад хэлсэн чинь нөгөөх нь за би алдаагаа ойлгосон ядаргаатай киног бол киногоор нь л хүлээгээд авчаач гэсэн байхгүй. Тэр нь яг тухайн Титаник сүрсэн газар тэгээд тухайн цаг үеийнхэн дэлхийн байршил одны байршлаар нь харахаараа од нь буруу байсан гэд тэгж хэлж байгаа байхгүй. За ингээд энэ удаагийн дугаар үнэхээр сонирхолтой байлаа. Ингээд хитрхи даварсан хүмүүс гороо амссан түүх ярьсан чинь бүр нэг сайхан сэтгэл сэргээ явуулчлаа гэхгүй юу. Ер нь ингэж нэг хинээж минээж подкаст ярьдаггүй болохоор энэ удаагийн дугаар ямарч исэн. Нэлээд олон зүйлийг хүндсэн бас их сонсож байгаа хүмүүсийн хувьд ч ихсэн айгүй сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Түрүүч нэрээ подкастаар Русланыг хүн асуусан байсан. Руслан яач вэ гэсэн. Тэгээ тийм учраас энэ удаад ингээд Руслантай хамт ярилцлаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг надтай хамт бэлтгэж хүргэсэн чамд маш их баярлаа. Бүгдээрээ амралтын өдөр аяхдагтай сайхан өнгөрүүлээрэй. Сэтгэл зүйн амар амгалан та бүхэнд хүсье. Хэдүүлээ ирэх мэгмар гайрагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Баяртай.